За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Тэгээд цаг үетэй холбоотой мэдээллийг бас оруулж байна. За мэдээж болон сумын маань иргэд болон хүмүүс маань одоо төв халуусны үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй бас асуумжууд байгаа учраас за төв халуус маань 2026 оны болон сумын засаг дарганы хамгийн газар болон засаг дарганы ажлын төлөвлөгөөнд иргэдээс гарсан багийн эдийн хуулиудаар гарч ирсэн саналын дагуу одоо 9 өрөөгөө хэвийн ажиллагаатай бол сайжруулах санал бол явж ирсэн. За тэгээд мэдээж төлөөлөл удирдах зөвлөлөөс 5 сарын 1-ээс одоо энэ иргэдийн одоо хүсэл саналын дагуу төв халуусны үйл ажиллагааг одоо бас доктортой явуулах тал дээр чиглэл ажлын чигүүрэг даалгавар гарсантай холбогдуулаад миний би одоо энэ ажлыг хариуцсан явуулж байна. За тэгээд тодорхой одоо 9 өрөөг ажилуулахад одоо шаардлагатай байгаа зардлыг сумын засаг дарганы таван газар манд одоо гаргацсан байж байна. За одоо нөхцөл байдал маань ямар төвчөнд явж байна гэхээр иргэдээс хамгийн их одоо гомдол гарч ирсэн нэг зүйл бол нэг усан доорх орчинд одоо олон жил болсон барилга учраас өнөр та нар их байна гэсэн саналууд их явдаг байсан. Тэгээд тэрний хүрээнд нь агааржуулалтын бүрэн шинжилгээ солилцсон байна. За дээр нь нөгөө байшингийн одоо чигшлээс хамаарат үүсчихсэн зүйл дээр орчин үеийн одоо эко автан, гулсан автнаар одоо бүтэнд одоо тоторлоод эхний ээлжинд иргэдэдээ ямар ч байсан халуун усны 9 өрөөгөө хэвийн ажиллагаанд оруулаад ажилуулахад одоо ажил маань яг эд дундаа орцсон явж байна. За дээр нь бас орчны одоо бохирдол юмнууд бас мэдээж уран зуух маань одоо бас ажиллаж ээж одоо усаа халааж хэргэлдэг байсан бол энэнийхээ одоо шатмал нүүрс хог хаягдлыг бол одоо боломж гам хариуцаад одоо энийг ачиж одоо холдуулж байна. За тэгээд орчныхоо иргэн тойрныг цэвэрлж янзлаа. За доторх одоо орчноо сайжруулад ямар ч байсан удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байгаа. Тэгээд олон одоо хийх шаардлагатай ажлууд байгаа ч гэсэн эхний ээлжинд 9 өрөөгөө хэвийн ажиллагаатай иргэдээ усанд оруулахад одоо бас ажил дуусахад цөөх хоног үлдсэн байна. За тэгээд та бүхэн маань ажил маань хэвийн явагдаад ихээр ийж бас үйлчлүүлээрэ гэж урьж байна.